та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За энэ гажийн хяналт мэргэжлийн багийн хамтарсан баг гэдэг бол энэ бүх эхлэл байдлаар тавьж байгаа. Тэгэхээр би одоо ер нь голчтон та бүхэндээ санал солилцох, цаашдаа энэ үйл ажиллагаагаа яаж сайжруулах вэ гэсэн юм дээр бол энэ ихтгэл ахсан баг бэлтгэсэн байна. Ахсан багаараа нийт энэ ихтгэл бэлтгэсэн байна. За ахсан баг хасан багаас хасан багийн хамгаалал бол хийсэрч байсан. Тэгээд энд ягаад хасан багийн одоо ажил болоод эхэлж вэ гэхээр 2017 оны 9 сараас эхлээд МНК-д хасан багийн хасан гажтай хүмүүсийн бүртгэлийг бол нээж хийсэнтэй холбогдуулаад энэ хасан багийн үйл ажиллагаа эхлэх суурь тавьчихсан. Тэгэхээр энэ 2017 оны 9 сараас эхлээд хасан гажтай хэмжээ хангалттай хүмүүсийг МНК-д бүртгэхэд энэ хасгын гажгийн нэмэлт модулыг бий болгосон. Тэгэхээр энэ модул дээр хасгын эмгэгтэй өвчтөн, хэмжээ хангалттай өвчтөн гэсэн юм хоёр бүртгэл үүсгэсэн байгаа юм. Энэ улаанаар дуулсан байгаа хасгын баг гэдэг дээр та дээр Z0508 гэсэн хасгын гажтай эмгэгийг бүртгэсэн байгаа байдал байна. За одоогийн байдлаар нэг хасгын гажтай хүмүүс 193 хэмжээ хангалттай өвчтөнгийн хяналт 140 нэг хасгын багийн хяналтыг хийж байгаа 75 хэмжээний 5 хүн байна гэсэн. За энэ багийн гишүүдийг харуулж байна тийм. Тэгээд багийн гишүүд гэхээр аймгийн эмчнэр бүгд орсон байгаа. Тэгээд хасгын багийн хасгаа хийдэг зүрхний мэслэгчид, дээр нь зүрхний эмчнэр, тэгээд дээр нь ингээд нийт 75 хүний бүртгэгчтэй хасгын багийн хяналтууд одоогоор явагдаж байна. Багийн гишүүд. За энэ хасгын баг бүртгэгдсэн хасгын гажтай нийт төвчний тоо ингэж онлайн байдлаар харагдаж байна. За энэ нийт сарын 1-ээс хойш бүртгэлээр бид бол 36 хаалга хийсэн гэж байна. Тэгээ 36 хаалгаа дээр сүүлийн 7 хоног Солонгосын баг ирээд 7 хаалгаа хийж. Тэгэхээр бид нарт нийт 42 мэсгэл хийгдсэн байгаа. Тэгэхдээ бид бол зуны 2 сар бол мэсгэлийн хамгаалны юу амарсан байгаа учраас 2 сар ажиллаагүй. Тэгэхээр нийт 7 сар бид 47 хаалгаа сартаа 6 хаалгын ажил хийгдсэн байна. За энэ хаалгын эсрэг орсон байдлаар нь бол 2 хувцас засах эсрэг 1, 2 хувцас солих эсрэг 3, гол хувцасны хувцас солих эсрэг 5 хийгдсэн байна. За хасгын багийн давуу тал нь юу вэ гэхээр хасгын гажтай хүмүүс МНК-д ресторан байрлуулаад Монгол багаар үзүүлж байгаа. Зүрхний мэсгэлчтэй, зүрхний эмгэг судлалын дасны эмчнэр, хасгын багийн эмч бэлдээ, өвчтний бэлдээ зөвлөгөөнөө оруулж байгаа. Тэгэхээр Монгол баг хэрэг хаалгаанд орно гэх юм бол ойр чиртэн оруулаад мэсгэлдээ шилжүүлж байгаа. Тэгэхээр хаалгаанд орохооргүй боломжтой. Энэ бол Монгол баг хийж чадахгүй гэснийг бид бол гадаадын ойр чиртэн хүлээн хийж байгаа. За хоёрдугаар давуу тал нь бид нэр 2 дахь төрөлтөөр хаалгын багийн үүсгэл хийж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бид нэг албан ёсоор нөгөө хэлтээр бүрхэл авах учраас ирсэн хүмүүсээ үзээд энэ үйл ажиллагаагаа жиндрүүлэх зорилгоор өдөртөө 4-6 хүн гэх боловч ер нь 10 хүн үзэж байна. Тэгэхээр 2 өдөр 2 цагаас 4 цагийн хооронд бид нэр хасгын гажтай хянаж байгаа. За тэгээ Монгол багийн жигсаалт, Монгол багийн хасгын гажгаар хаалганд орох хүмүүсийн жигсаалт, гадаад багийн жигсаалт хоёр ингээд тусдаа үүсгэгдсэн байгаа. За хасгын гажтай хүмүүсийг ингээд бид одоогоос уцтаа явуулсан, эсвэл МНК-д бүртгээ явуулсан. Бид нэр орны орчид оруулдаг гэсэн бол одоо манай зүрхний эмгэг судлалын засгийн хамт олон ярилцаад хасгын 3 ортой болсон. Хасгын гажтай хүмүүсээ хөтүүлээд, хилжүүлээд хаалганд оруулдаг. Эсвэл хаалганд орсон хасгын гажтай хүмүүс маань хүндрэх, бүлэрсэн тохиолдолд биднэр эвгүүлээд авч дугаар ингээ авч хэлдэг. Ийм бас нэг 3 ортой нийтдээ болж 3-аас 8 орны баруун жолоод энэ сүүлийн үйл ажиллагаа хичээлсэнтэй холбоотой ажиллаж байгаа. За нэг жил 4 удаа
хөвтүүлээд зүрхний зөвхөн оруулсан нэг сард. Тэгээд хаалгаанд авах боломжгүй гэдэг хүмүүсийг бид нэр жил 4 удаа хөвтөж юмшүүлээд одоо өнөөдрийн медалист аваад шахаад ирсэн. Зүрхний 100 ангасгаар 8 гарсан үсээсэн хэмжээнд агссан. Зүрхний төвлөөс гарсан ингэ явж байгаа. Тэгэхээр энэ хавтан үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд 9 сараас хойш нийт 36 орчим нислэл орсоос 5 төгсөн бүргийн баг 41 Монгол эмчний баг гэдэг. Тэгээд нэг нислэл орсон орны эмчний 80% бүдүүн орнотын эмч нар бүх аймагудаас орсон билээ ерөөс. Хоолтой аймагаас 2, Усангаас 2, Хавсүмбрээс 2. Одоо дараагийн оног авч байгаа бэлтгэж байгаа. За хаалгааны өмнөх үеийн дараах явах бид нар өөрсдөө хяндаг гэсэн. Хаалгаанд оруулаа, хаалгааны дараа зөвхөн явах хараад юуны айнэрээ үзээд давхарлаад хөдөө орнотыг шилжүүлж байсан. За зөвхөн нислэл хөдөө орнотын эмчлэн бүтгэл хийсэн таарбуудаа зөвхөн нислийн засаг, зөвхөн эмгэн сүлийн засгийн эмчлэн харилцан мэдээлэлээс суралцаж залуу эмчнэр маань мэдлэг үйл ажиллагаа хаалгааны бэлтгэлийн талаар мэдээлэл аваад суралцж байгаа. За энэ бол тань гарсан зүйл юм те. За тохиомж байгаа асуудал нь бид 45-аас дээш насны хүмүүсийг заавал ангиографи шинжилгээ хийсэн байх шаардлагатай гэж хэлдэг. Тэгээ ангиографийн аппарат маань ганцхан дээрээс нь яалттай анги орно, мэдрэлийн анги орно. Тийм учраас энэ ангигийн асуудал аюул хүнд. Хасхан гажтай хүмүүс ангид орохоор бид мэдээсээ хаалгаанд орохоос өмнө 2-3 хоногийн өмнө тэр ороод ирдэ. Тэгэхээр бид нэр шинэлэх юм авдаг. Шинэлэх авах юм авахлаар хаалгаанд дайцсан тохиолдол 2 гарч идэг. Тэгэхээр тэтмийн ангиографи шинжилгээний дагуулах асуудал бол аюул түүхийн хүнд байна. За дараагийн асуудал нь нислэлд орсны дараа 14 хоногт ангиографи нөгөө орчлоор бичүүлээ заавчгүй гэдэг. Тэгэхээр энэ бол асуудалтай. Тэгэхээр бид нар мэдээж хаалган гажийн хаалганд орсон тохиолдолд тухайн орнууд өгдөгтэй 14 хоногийн төвлөрсөөр бичгийн шууд өгөөд шинжилгээ өгдөг бол яасан бэ гэдэг энэ нэг асуулт. За үүний дараа хаалган гажийн нислэлд орж байгаа нислэгийн өмнөх дараах бүлэглийг хангадаг мэргэжлийн сурагчтай болох хэрэгтэй байна. Одоо жишээ төрний эмчнээс хаалган гажтай өмнө хийдэг бэлтгэж байгаа. Тэгэхээр одоо шууд маавсгаас шинжүүлээд нислэлд орж байгаа тохиолдол 2 тусралтай. Тэгэхээр тэрний өмнө өрөөс бэлтгэх байдаг юм байна. Тэдний бас бид нар мэддэггүй юм байна. Тусны бүлэг үзэн, тусны тохироо үзэн, юугаа захиална гэдэг нэлээд олон хэлтүүд байдаг. Тэгэхээр тэрийг бол манай тасаг ярьж байгаа төрний эмчийн судалжтай 2 мэргэжлийн ийм судалж бэлтгэх ийм шаардлагатай гэсэн юм юу тавьж байгаа. За дараа нь хамсны багийн нэгээс зөвхөн нислэгийн өмнөх буюу дараа өвлийн хэрэг хийе. Хамсны багтай хаалгаанд хад юу бэлдсэн байх вэ? Өдөө орон төвтэй тэр хангалтсан шинжилгээнд нь юу хийдэг гэсэн байх вэ гэдгийг бас хийх боломжтой өдөө орон төвтэй хэлээд шууд авч байгаа. Тэгээ хаалганы дараа өвлийн төвтэй авдаг. Ямар хоолнд идэвхжих вэ? Ямар дэглэм байх вэ? Оршина яг ямар оршины үүсгэх гэдэг тэднийг өгж байгаа юм зорилготой. За өдөө орон төвийн хангалттай хамтж ажиллах төлөвлөгөөнд бид нар Эвен Кардиогийн програмын эренх холбоо сайжруулах гэсэн ийм зорилготой. Хаалган гажийн хаалгаанд орлоо, шарханд итгэлээ хөтлөөс гавлаа. Тэгээд орон төвийн эмч нарт маань мессеж ичдэг хаалгаанд орсон тохиолдолд мессеж ичдэг. Эсвэл өчтөнд маань 14 хоног зурдаа айнараа гэсэн мессеж ичдэг. Тийм юм хийлгээ гэсэн юм санал тавьж байгаа. За дараа нь болохоор шууд хавцсан хаалгаанд орж байгаа хүмүүсийг өдөө орнотоос одоо шууд бүртгэдэг. Одоо өдөө орнотын чинь эмчнэрийн эвхоны чадвар эрсдэл шилжсэн манайх одоо хаалгаанд энэ орны гэдгийг заалтыг гаргаж өгөх боломжтой болсон юм чинь шууд хамсгын хаалгааны жагсаалт руу хүнээ шийдэг авсан баг гэдэг. Тэр үе ирэх нэг чинь ингээд шийгээд тэр хүнээ явуулахаар тэдээр хэвлүүлээд эмийн эмчнэрээ хөдөлгөөд зөвлөдөж болно. Тэгээд оочтой ороод шууд эндээ хэвлэж аваад эмч хэвлүүлээд нэг 10 минут зүрхний систем шийдвэрлээд хаалгаанд оруулах ийм системтэй болно гэсэн ийм асуудлыг ярьж байгаа. За энэ нь төвийн эмчнэртэй хамтарч мэдлэгийн асуудлыг шийддэг. За юу орон төвийн эмчнэрт утсан дээр мессеж ичдэг байх гэдэг. Айнаар мессежийг өөрчлөлт өгдөг байх гэдэг татгалзсан байна. За хамтхан ба хөдөө орон төвөөр явсан
2017 он оны 9 сард говийн аймагуудаар Добгой, Улгой, Өмнөгой, Говьсонбүр гэсэн аймагуудаар явсан. За 2018 онд Хүсгэд, Эрдэнэт Булган гэсэн аймагуудаар явсан. Тэгэхээр бид бол 9 сард говийн аймагуудаар явсан хяналтанда авсан үзлэг хийсэн халуун ажилтай хүмүүсээр эдгээр асуудал бүх хүний асуудлыг шийдсэн байгаа. Говьсонбүр аймагаас 2 хүн халуун хаалганд орж байгаа 2 хүн маань жинхэнэ илүүдэлтэйгээр бидний хяналтанд бүсгэгдэж байгаа. За Хүсгэд, Булган, Эрдэнэт аймагуудаас ирсэн хүмүүс орны ажлаар эхнээсээ хаалганд орж байгаа. Тэгэхээр энэ хөдөө оронд ажилласнаар энэ дараа буюу газрын дараалттай уулзаад бас онцгой асуудлуудыг бас хэлцдэг байгаа. Тэгээд дээрэс нь хөдөө орондоос ирж байгаа халуун ажилтны хүмүүсийн ойролцоо дугаар чиглэлийг борлуулах зорилготой ингэж ажиллаж байгаа. За тэгээд Ахлын багаас энэ нөгөө эслийн дараа хяналтын үрийн төдийгнээ за хамтарч бэлдэн шинжилгээний бүрэлдэхүүнийг орон нутгад хийх боломжтойг нь бэлдэж явуулах юм гарсан анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд та бүхний хүсэлтийг чөлөөтэй хүлээж авнаа.